тэр нутгийнхаа шияан гэдэг нэг шувуун холт гэж даалгуудын дундаас бас нэг эмэгтэйтэй гэрэлсэн. Тэгээд тэр хоёрын дундаас 10 хэдэн хүүхэд төрсний одоо ихний 6 дахь юм уу да. 34 онд нэг охин төрсөн. Охиндоо Цэдүм гэж нэр өгсөн. Цэдү гэж. Тэр гамингийн цэрэг юу гэсэн асуудал дээр бол яг жоохон уран сайхны хэлмийг юм оруулсан уучлаарай. Би энэ хүмүүсээс уучлалгүйна тэн дээр. Ямар ч байсан надад гомдож Батэр өмгөөлөгчийг авсан биш би одоо баларчлаа. Миний хэрэгцсэн байдал дордоод би өнөөдөр гудамжинд гарчлаа гэд тийм ээ. Өнөөдөр миний одоо үр хөөхөд ах トゥ төрөл садан өнөөдөр шоронд яваад өглөө гэд ингээд хуульчийн мэрэгжлийн хариуцлагын хороонд хандаж өрөөдөл гомдол гаргаж миний эсрэг явж байсан нэг ч хүчлүүлэгч байхгүй. Нэг ч хүчлүүлэгч байхгүй. Нэг ч хүчлүүлэгч байхгүй. Би өмгөөлийн үйл ажиллагааг бол 10 жилийн турш явуулж байна. Энэ хугацаанд бол гомдогсдын хүрээ бол маш өргөн болсон. Мэдээж өдөр ирэх тусмал гомдогсод бол ихсэж байгаа. Гомдогсод бол хязээч надаас өс хонзон санаа үрэлсэн юм бол тасардаг. Тэр мөнхөтөр гэдэг тэр одоо өглөө цэгийн сайд байна. Тэр мөнхөө эсгэлэн сэтгүүлч байна. Битгий андуу цаа миний өнгөд чадвартай шудар би өөрийнхөө хотоор өнгөлөж төлөө хоолоогоо бэлэн шүү. Та нар хэрвээ авалтаа